Америкийн яг Ivy League-ийн сургуулийн яг энэ талаар буюу химэл оюуны чиглэлээр судалгаа хийдэг. Бас тэргүүлэх одоо профессоруудын нэг бол 3 ор чадвар гэж одоо яг дүгнээд яг хэлж ийсэн. Critical thinking гэж хэлсэн. Ухастай сэтгэлгээ. Энэ бол тий аливаа зүйлийг ялгамжтай харахад тий үнэн зөв гэдгийг нотлон шалгах гэдэгт бол маш чухал ор чадвар. Хоёрт нь болохоор бүтээлч одоо сэтгэлгээ буюу creativity бол маш чухал. Яагаад гэх юм бол хүний өөрийн одоо төсөөлөн бодох чадамж гэдэг бол тий одоо альч зүйлтэй байхгүй тий. Тийм учраас энэ бол маш чухал. Тэгээд гурав дахь нь болохоор юуны collaboration буюу хамтан ажиллах ч юм уу тиймэрхүү хэлэх юм болоо гэж бодож байсан чи өөр юмсэн юм. Adaptive resilience буюу тасан зохицох чадвар гэж үтэй хэлсэн. Тэгэхээр яг энэ хамгийн гол чухал одоо 3 чадварын нэг нь бол яг critical